Хоол судлалын албан хүн амын хоол тэжээл, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэж холбогдох хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсээр дамжих өвчлөөс сэргийлэх талаар сургалт сурталчилгааг үндэсний түвшин зохион байгуулж мэргэжил арга зүгээр хангаж ажилладаг. За хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг 5 жилийн давтамжтай зохион байгуулдаг. За 2017 онд хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг зохион байгуулсан байгаа. За энэ судалгааны үр дүнд бодлогын бичиг баримтыг боловсруулж үндэсний хэмжээнд практикт нэвтрүүлэн ажиллаулж байна. За мөн йод дутлын эмигээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг шат дараатай зохион байгуулсны үр дүнд хүн амын дунд нийт өрхийн 78.9% нь йоджуулсан давсны зохистой хэрэглээг хэрэгжилсэн байна. Мөн 6-аас 11 насны бахлууртай хүүхэд 7.8 байсан бол 1998 оны үзүүлэлтээс 4 дахин буурсан амжилт гарсан байна. За мөн давсны хэрэглээг бууруулах стратегийг мөн шат дараатай зохион байгуулсны үндсэн дээр нэгдсэн үндэсний байгууллагын 78 дугаар чуулганаар Монгол улс давсны хэрэглээг бууруулсан сайн жишээнд дурддагдсан ийм ололт амжилтууд гарсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгээр их хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэхийн тулд олон найрлагт бичил тэжээлийн бэлтгэлийг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр түгээж бичил тэжээлэл хэрэглэсний ач холбогдлын талаар сургалт сурталчилгаа үнэлгээг явуулсны үр дүнд бэлтгэлийг улсын төсөвт суулгуулсан сайн жишээнд бол бас Монгол улс дурддагдаж чадсан байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албан дээр шинжилгээ ухааны технологийн сангаас санхүүждэг олон төслүүд хэрэгжсэн байдаг. Бид нар бол ерөнхийдөө хамгийн сүүлд бол 2012-аас 14 онд Монгол хүний насан туршидтын 7 дэх селений дунд хэмжээ гэсэн суурь судалгааг хийж амжилттай хүлээлгэж өгсөн. За ерөнхий дараагаар нь энэ судалгаа маань үргэлжлээд инновацийн судалгаа явагдаж Төмөн шувууд компани дээр инновацийн төсөл нь хэрэгжиж энэ нь бол практикт нэвтэрч одоо бол бид бас хүн амын дунд бол өргөн хэрэглээнд нэвтэрсэн селентэй өндөг гэдгээрээ бол алдаршаад селений баяжуулсан байгаа. Яагаад тэгэхээр бол энэ судалгаанаас бол хүн амын дунд насан туршидтын 7 дэх селений дунд хэмжээ микроэлемент селений дунд хэмжээ маш доогуур гарсан учраас бид нар бол хүнсийг селенжүүлэх ажиллагааг Төмөн шувууд хавцаат компанитай хамтран хийсэн байдаг. За дараагаар нь манай хоол судлалын албан дээр шинжилгээ ухааны технологийн эрүүл мэндийн яамны захиалга төсөл болох өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэл хүчин зүйл, урьдчилан сэргийлэх зөвлөмж гэсэн захиалга төслийг хэрэгжүүлээд явж байна. Захиалга төслийн удирдагч Армнэви удирдан ажиллаж байгаа. Энэ судалгааны гол зорилго нь өсвөр үеийнхний тохиолдож байгаа эрсдэл хүчин зүйлийн тархалтыг судлаад түүнийг цаашид бол урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсруулах байгаа. Энэ зорилгын хүрээнд бид бас бол 4 үр дүнг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Нэгдүгээр үр дүнгийн маань бол өсвөр насныхны дунд цохилон тохиолдох хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх. За тэгээд дараачих нь бол өсвөр үеийнхний бие болдрын хэмжилт нормограммыг нас хүсээр нь тогтоох. Энэ судалгааг анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран хэрэгжүүлээд үр дүнгээ нийгмийн эрүүл мэндийн үндэсний эрдэнэ зөвлөлөөр хүлээлгэж өгсөн байдаг. За дараачийн бол 3, 4, 5 дахь үр дүн маань 3 төрлийн заавар байгаа. Энэ бол өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 төрлийн заавар. Энэ бол өмнө нь манай Монгол улсын үндэсний хэмжээнд байдгүй зааврыг энэ боловсруулад одоо бид нар нэг заавараа баталчихсан 2 зааврыг эрдэнэ зөвлөлөөр хилцүүлээд өгчихсөн байж байна. Энэ ямар заавар гэхээр нэгдүгээрт бол хүчирхийлэлд өртсөн өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний заавар, нөгөөх нь амиа хорлох, оролдох хийсэн өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зааврыг, за дараагийн 3 дахь заавар маань жирэмсэн өсвөр насныханд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зааврыг хүлээлгэж өгнө. Энэ ерөнхийдөө бол заавар маань батлагдаад сайдын төшөөлөд батлагдсан гарсан байгаа. Дараагийн үр дүн маань бол 6 дугаар үр дүн маань өсвөр үеийнхний эрүүл мэндийн цахимд суурилсан тандалтын тогтолцоог бий болгох гэсэн үр дүн байгаа. Энэ бол нэлээд
их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалт судалгааны албатай бас хамтран хэрэгжүүлээд энэ үр дүнг бол эдийн зөвлөлөө бас хүлээлгэд өчгсөн байгаа. За энэ бол дараагийн шатанд бол эрүүл мэндийн яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөөр ороход бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. За дараагийн бол 7 дугаар үр дүн маань бол бидний дээрхийн судалгаа өсвөр насны дунд хийсэн судалгааны үндэслэлд урьдчилан сэргийлэх тархалтыг бууруулах, эрсдэл хүчин зүйлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах байгаа. Энэ заавар зөвлөмж маань бол 1-р үр дүнгээс гарч ирнэ. За 3 заавараасаа бас үндэслэлд бол үндэслэлд ороод тэгээд энэ зөвлөмж маань гарч ирээд одоо ерөнхийдөө зөвлөмжийн бодол тайлан бол бичигдээд ерөн дуусах шатандаа явж байна. За тэгээ энэ ондоо бол энэ 7 үр дүнгээ манай төслийн багийнхан бол амжилттай хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. За хүүхдүүдийн дунд таргалалт бол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа. За таргалтын шалтгаан маань болохоор халдвар тус хүснээс их өвдөх эрсдэлтэй учраас хүүхдүүд айл болох зөв хооллох, эрүүл зөв хооллыг сурталчлах зорилгоор бид нар одоо цэцэрлэг сургуулиудад одоо энэ юуг бол тарааж өгч байгаа. Энэ дээр болохоор эрүүл бус хүнс гэж юу юм тийм ээ. Эрүүл хүнс нь аль нь уу гэдгийг хүүхдүүд маань зургаас хараад өөрсдөө сонголтоо хийх боломжийг бас олгож байгаа. Дээрээс нь болохоор эрүүл мэндийн сайдын А370 гэдэг сургуулийн ойр орчимд одоо зархыг хориглох хүнсний жагсаалт гарсан байгаа. Эдгээрийг бас ард иргэдтэй одоо сурталчлах зорилгоор эдгээр одоо зар сурталчилгааны материалыг түгээж өгч байгаамаа. Хамтарсан ажиллаж байгаад баярлалаа. За Хүн амын хоолт ижил үндэсний хөтөлбөрийн 4-2-2 дахь заалтад хүүхдэд хоолт ижилийн боловсрол олгох, хүүхдийн тархалтаас сэргийлэх хэмээн заасан байдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид нар хүүхдийг эрүүл зөв хүнсийг сонгох, эрүүл бус хүнснээс татгалзах одоо мэдлэг олгох зорилгоор энэхүү тараах материалыг бэлтгэн тарааж байна.